үндэсний номын сандаа хадгалуулна гэдэг бол үндэсний ой санамжид орчин гэсэн үг шүү дээ. Ер нь Гөмлийн номууд гэл голдуу уншдаг л да. Манай түүхийг тун өөр өнцгөр харсан. Тэгээд сэтгэлгээний хувьд их ондоо. Тийм учраас тэрэн дээр Монголын тухай их байдаг. Ялангуяа хуучин түүх зарим нэг сэтгэлгээ нь Монголын орчин үеийн эрдэмтдээс илүү Монгол сэтгэлгээтэй сайн байдаг учраас сонирхоод дахин уншаад идэг тал байдаг. Монголыгоос бол яг нөгөө хуучин сонгогдгуудаа уншина. Одоо маамыгоо газар ширээ арман бол ерөнхийдөө байнга байж идэх ном. Хэллэг юу их сайтай айтах ном байдгийг. Тонголог тамирыг зөвхөж үзэн бас ихтэй чгүй тий. Тиймэрхүү номнууд байна. Мэргэжлийн номууд үзсэн л дээ. Цагаан толгой. Цагаан толгой. Одоо гэсэн. Хамгийн анх яасан гэхээр яг намайг номонд оруулсан ном бол яг гармаагаа хөгжинтэй тууж үзсэн. Дараа нь Төдөвгван тэр үйл ажиглал онцгой учирлууд тэр их гоё ном байсан. Хорвоотой танилцдаг. За энэ гурвыг бол би бодвол дунд сургуулийн 1-3 дугаар ангид заавал уншуулчих хэрэгтэй ном байх гэж би боддог. Их мундаг номууд, хөөрхөн номууд ер нь номын хамтд оруулна шүү. Сүүлд яг нөгөө редакц хийх гээд Гөмлийн этногенез и биосфера земли гэдэг тэрийг үзлээ уншаад өчтөр хэвлэж ирсэн. Өнөөдөр ирэх баха. Тэрийг нэг бүтэн уншлаа. Зүгээр уншсны дараа атаархалт төрчихлээ. Яаж ийм их мэдлэг мэдээллийг энэ хүн цуглуулж чаддгийг те. Манайд ер нь ийм хүн байна уу юу? Гөмлийн шиг ийм хүн. Би ч бас нэг муу өөрийгөө уншсан байсан гэж боддог санаатай. Гэтэ яг тэрийг уншсан чи ер нь жоохон тийм дургу үржил шүү. Амар хэлсэн. Тэр сэтгэлгээ тэр өргөн цар бүлэг бүр амар хэллээ. Тэгжил нэг ном уншлаа тий. Яг номын баярт манайх бол Нагуун Мэлгэмчийн сэтгэл заслын 3-6 дэвтэртэй ордог л доо. Энэ манай уламжлалт ангаа авах, Монгол ангаа авах юм байна. Монгол дундаа эн чинь юу л та ангаахын 4 үндсээр хийсэн ном. Ялангуяа сэтгэл заслын хувьд бол хүмүүсийг эргэлдэг ном. За энэ цогц чандрын эрэл одоо 4-р хэвлэл рүү орж байна. Одоо 4-р нь өнөөдөр орж энэ сүүлчийн хэвлэлүүд энд байгаад байна. За мартагдсан бэлгэлтүүд энэ хоёр бол цоврол. За энэ яг манай дээр нэг онцлог нь энэ дэлхий дээр ерөнхийдөө 20-той номууд гэгддэг номуудыг бид нар орчуулж байгаа. Яг тэгэхээр залуучуудын боловсрол зориулаад улс төрийн их зохиол уншуулах хэрэгтэй гэж би энэ бодоод байгаа юм. Тэгээд энэ Паршивын Орос ягаад Америк биш вэ? Чоны мөрдийн протокол, за энэ Муссолини, Сталины алдарт өгүүлбэрүүд, Каддафи ногоо ном гэдэг ингээд энэ номууд байна. Олдоо биднийг бол юунд яадаг вэ? Цогнуулгын зориулж хийсэн учраас чанартай байсан. Гэтэ цөөхөн хэвлсэн. Гэх маягийн юм номууд байж байна. За тэгээ яг бид алтан гэрэл судрыг өөрийн болон тахлын судар манах энэ дээр хүмүүс зардгийг Монгол айл болгоныг алтан гэрэлтэй байх хэрэгтэй гэж ярьдаг шүү дээ. Энэ нөгөө нь бол яг буддийн шишний гүүханы судар л да. Тийм гүүханы судар. Манайхан тэгээд унших юмдаа уншиг бол манай дээр бас энэ кириллээр ч байдаг. Заяа эндийн энэ орчуулсан. Заяа эндийнх бол их сайхан орчуулсан. Тэр номын гэрэл төвхийн кирилл болгосон Наас Хватар багш доктор энэ их сайхан монгол болгосон орчин үеийн монгол хэлний байсан. За иймэрхүү номууд байна. Тийм. Ер нь бол энэ номууд би энийг гаргууд хамгийн түрүү үндэсний номын сандаа эхний гээж нөгсөе. Үндэсний номын сандаа хадгалуулна гэдэг бол үндэсний ой санамжид орчин гэсэн үг шүү дээ. Тийм учраас би зүгээр боддог. Зарим хүмүүс номын сан ном худалдаж авах одоо төсөв гаргасангүй, миний ном 5-ыг авсангүй, 3-ыг авсангүй. Би бол юу гэж боддог гэхээр ер нь үнэгүй аваач өгч хэрэгтэй хөө. Тэгжээж энэ одоо манайх чи 3 сая намтай бол 5 сая намтай, 10 сая намтай номын сан болж байгаа биш үү тий. Тэр далаар өөрийнхөө номоор тусал хийнэ гэдэг бол ер нь ном бичдэг хүмүүс юм бол бахархал авах хэрэгтэй л гэж боддог. Би ер нь ном гарвал ер нь номын сандаа өгөх дуртай. Үндэсний номын сандаа ч өгдөг. За бүр юунд ч нацдар чинь хотын номын сан ч гэсэн өгдөг. Тэн дээрээс хүмүүсээс унших хэрэгтэй. Бидний чинь ном нэгтлэр энэ бол аж ахуй арилжааны ажил юм уу? Нөгөө талаар бид нар чинь хүмүүст гэгээр л мэдлэг төгөх гэж байна шүү. Номын мөн чанар чинь. Тэгэхээр тэрийг бас хүмүүс бас ойлгодог байгаас. Номын үнцэн ч гэсэн дотоод мэдээлэлтэй болохоос гадаа хавцандаа биш гэж олон ярьдаг шүү дээ. Тийм утгаараа бол би тэр эхний 5%-ийг оройн дэд номын сандаа аваачаад өгчөөсөө л гэж ер нь уриалмаар.